Tips and trick 1 хэрхэн та бүхэн ажлын өдрөөр нь 7 хоногор нь сараар нь төлөвлөсөн өдрүүдээр нь харах боломжийг та бүхэндээ харуулъя. Инként бол мэдээж та бүхэн Outlook-а календар руу орсон байх хэрэгцээтэй. Ингэсний дараа дээд тааллын 4 дахь хэсэг буюу arrange гэдэг хэсгээр та бүхэн харна. Эхний сонголт болохоор day буюу өдрөөр нь юу болж байгааг та бүхэн харах боломжтой. Work week гэдэг маань болохоор таны ажилдаг зөвхөн өдрүүдийг танд өөрт нь харуулж өгнө. Хэрвээ та бүхэн энийг setup буюу суулгахыг хүсэж байх юм бол file гэдэг рүү ороод options гэдэг хэсэг рүү орно. Дээд талаасаа 3 дахь календар гэсэн хэсгээр та бүхэн оронгууд хамгийн ихний сонголт work time гэдэг хэсэг гарч ирнэ. За энэ дээр та хэдээс хэдийн хооронд ажилладаг гэдгийг өөрөө та зохицуулаад мөн 7 хоногийн хэд өдөр ажилладаг вэ гэдгийг та бүхэн өөрсдөө сонгож жагтаарах байгаа. Мөн энэний дараад нь first day of week буюу яг аль өдрөөс эхэлж таны ажил эхэлтгийг сонгож болно. Анзаарсан бол Google календар дээр болохоор зөвхөн Sunday буюу бүтэн сайн, даваа болон хагас өдрийг бол харуулдаг бол энэ дээр бүх 7 хоног байгаа гэдгийг та бүхэн анзаарж байгаа. Энэ дундаасаа сонгоод доотлын OK гэдэг хэсгийг та бүхэн дарснараа таны зөвхөн ажилдаг өдрүүдийг таны календар дээр гаргаж ирэх боломжтой. Хэрвээ тэр чигтэн 7 хоногийг харахыг хүсвэл work week-ийн хажуу талын week гэдэг дээр та дарах юм бол бүх 7 хоног маань тэр чигтээ танд гарч ирнэ. Мөн month буюу сараар нь та ямар төлөвлөгөөтэй байгаагаа харах боломжтой. Мөн энэний яг хажуу талд нь болохоор schedule view буюу та аль хэзээний төлөвлөсөн байгаа зүйлүүдээ харах боломжтой. Дараагийнхтаар та бүхэн хэрхэн өөртөөхөө organize буюу хамт олон дотроос хүмүүсийг сонгон тэр хүмүүсийн цагт нь тааруул төлөвлөгөө зохиож болдог талаар та бүхэндээ харуулах болно. Хоёр дахь tips and trick хэрхэн та бүхэн календарынхаа зүүн гар талтайгаа сарыг олон сараар харах боломжтой гэдгийг та бүхэндээ харуулъя. Яг одоо дэлгэцэн дээр та бүхэн 1-р сарыг харж байгаа бол энийг хажууд тийш нэтгэжүүлээд энэхүү icon гарч ирэх хэрэгтэй байгаа. Хоёр тийшээ заасан сумтай жоохон хоорондоо тасалтай. Энэ зүйлийг та бүхэн хажууд тийш нь татснараа 2-р сар маань гарч ирэх боломжтой. Мөн хүсэх юм бол доошогоо энэхүү дээшээ доошоо заасан icon сумыг та бүхэн доошоо дарснараа илүү олон сарууд та бүхний дэлгэцэн дээр гарч ирж төлөвлөгөө гаргахад илүү амар болдог. 3 дахь tips and trick хэсэг бүлгээр нь өдрүүдийг сонгон төлөвлөгөөгөө харах болон төлөвлөгөөгөө зохион байгуулах боломжийг та бүхэнд олгож яадаг. Хэрвээ та хүсэх юм бол 7 хоногоор нь харчиж болно. 1-р сарын 5 дахь 7 хоногийг харахаар дэлгэцэн дээр гараад ирж байна. Магадгүй энэ дундаа та 2-р сар өөр өдрүүдэд юу хийж байгаа гэдгийг харахыг хүсэх юм бол 2-р сарын 8-ыг сонгоод та бүхэн control-о дараад 3-р сарын 9, магадгүй 4-р сарын 18 гэдгийг та бүхэн сонгох юм бол дэлгэцэн дээр зөвхөн таны сонгосон өдрүүд харагдаад энэ дээрээсээ та бүхэн харж агаад ер нь өглөөний 9 цагаас би завтай байгаа юм байна. Энэ үед уулзалтуудыг л зохион байгуулах боломжтой байна гэдгийг та бүхэн өдөр нь сонгон гаргаж ирэх боломжийг бол та бүхэнд олгодог. За мөн үүнтэй адилхан та бүхэн Ctrl G гэж дарснараа ганцхан өдрөөр нь шууд сонгох боломжийг бол өгдөг. Энэ дээр та бүхэн доотлын сумыг дараад өдрүүдээ сонгох боломжийг та бүхэнд олгон. За хэдүүлээ буцаад 1 сар руугаа очоод 1 сарын 11-ээс сонгоод OK гэж дарангууд 11-ний маань календар нь та бүхэнд харагдаж байна. Энийг зөвхөн энэ өдрөөр нь харахыг хүсэх юм бол D гэдгийг та бүхэн дээр дараарай. Tips and trick 4 natural language буюу та бүхэн бичгээр цаг хугацааг бол өөрчлөөд төлөвлөж олдог гэдгийг та бүхэнд харуулмаар байна. За инként бол хэдүүлээ хамтаа new appointment гэдэг дээр байгааг дараад эхний start time гэдэг хэдүүлээ итгэжүүлээд энэ дээрээ 4-7 хоногийн дараа хизээ гэдгийг мэдэхгүй байгаа бол энэ 4 weeks гэж дараад энтрийг дарангууд энэ маань шууд автоматар хэд өдөр гэдгийг та бүхэнд гаргаад ирж болно. Мөн үүнтэй адилхан хагас жилийн дараа та бүхэн юм төлөвлөх хэрэгцээтэй байх юм бол энэ July гэдэг ч юм уу те. Ингүүд шууд энэ маань автоматар тухайн үеэлөө танихыг оруулаад та тэрийг заашгүй энэ календар руу орж харах шаардлагагүйгээр шинээр хүмүүстэй уулзалт болон төлөвлөгөөгөө та зохион байгуулах боломжийг та бүхэнд өгдөг. Энэ бүгдийг хийснийхаа дараад нь save and close гэдгийг дарахад та бүхэн бити мартаарай. Tips and trick 5 address book буюу та бүхэн өөрсдөө компанид байгаа болон сургууль дотроо байгаа хүмүүсийнхаа email хаягаар нь аль эсвэл байгаа мэдээллээр нь та бүхэн олж аваад тухайн хүнийхээ хэдэн цагт завтай байгааг нь харах боломжийг бол олгож яадаг байгаа. Инként бол та бүхэн дээд талын чанга дэшаага manage calendars гэдэг дээр add calendars гэдэг дээр та бүхэн дарна. Эний хамгийн ихний from address book гэдэг та бүхэн дарангууд танаас сургууль болон албан газарт байгаа хүмүүсийн мэдээлэл тань дээр гарч ирнэ. Магадгүй энэ донд би Alex Wilbur гэдэг оюутныгаа нэмж энэний хуваарийг хармаар байгаа бол календар гэдэг дээр дараад окей гэж дарснараа тухайн хүүхдийн маань мэдээллүүд миний дэлгэцэн дээр бол гарч ирэх байгаа. Оюутны маань
мэдээлэл нь болохоор баруун гар талд өөр өнгөөр гарч ирээд минийх болохоор ногооноор байгаа. За энэ маань ямар зүйлүүдийг та бүхэнд олгодог вэ гэхлээр та хідэн цагтын сурагч маань хичээлтэй эдээс завсралгаа авах вэ гэдгийг бол харах боломжийг бол багш нар болон ажлын хамт олонд олгож яадаг. 6 дахь tips and trick буюу overlay та бүхэн өөрсдийнхөө календарыг тухайн хүний календартай шууд харьцуулан үзэх боломжийг бол та бүхэнд олгож яадаг. Энийг хийхэд маш амархан хоёр зүйл байгаа. Автоматар бол хүмүүс болохоор view гэдэг рүү дараад arrangement гэдгийг overlay гэдгийг бол дагдаг байгаа. Сүүлийн үед энэ маань шинжлэгдээд зөвхөн та тухайн хүүхдийнхаа баруун гар тийшээ заасан байгаа суман дээр шууд дарангууд энэ маань өөр өнгөөр хаана хизээ ямар вэ гэдгийг та бүхэн ингээд шууд гаргаад ирчихэж байгаа. Ингэснээрээ та хамгийн их битүүрийн боломжтой байгаа өдөр нь 3 дахь 9 цагаас өглөө уулзвал болох юм гэдгийг та бүхэн хараад ийшээ уулзалтын урилгыг та бүхэн явуулах боломжтой. Tips and trick 7 to do bar буюу та бүхэн өөрийнхөө имэйлээ уншиж байхдаа календараа харахыг хүсэх юм бол эхлээ мэдээж хэрэг имэйл руугаа ороод өөртөө view гэдэг хэсгээр дараад layout-ийн to do bar гэдгийн календар гэдэг хэсгийг та бүхэн сонгоно. За энэхүү сонголтыг хийснээрээ календар маань гарч ирээд мөн давхар таны мэдээллүүд доор нь л гарч ирэх байгаа. Ингэснээрээ та өөрхийгөө хараад за би энэ үед маш завгүй байгаа мэнаа. Энэ үед нь бол би уулзах боломжгүй байна гэдгийг та хараад төлөвлөгөөгөө гаргахад илүү амар дөхөн болж өгдөг байгаа. 8 дахь tips and trick буюу creating appointment. Хэрхэн тухайн хүнтэйгээ цаг төлөвлөж болдог талаар та бүхэндээ харуулъя. За имэйл дээр энэхүү Ashley гэдэг хүн над руу бол мэдээлэл явуулсан байна. Магадгүй энэ зүйлийг илүү их мэдээллийг би авмаар байгаа болохоор энэхүү имэйлийг идэвхжүүлээд доош нь календар дээр дарангууд энэ маань тухайн имэйл дээр байгаа бүхий л мэдээллүүдийг энэхүү имэйлд оруулаад мөн танд энэчнээс өдрөө сонгох боломжийг танд олгоно. За магадгүй энэчнээ 4 өдөр цагаа өглөөний 5 цагаас гэж та бүхэн сонгоод энийга 7 close гэж явуулснараа Ashley руу энэхүү урилга бол шууд очих байгаа. Tips and trick use find time. Find time-ийн давуу тал маань юу вэ гэхлээр өмнө та бүхэн tips and trick дээр болохоор өөртөө дотоодод байгаа хүмүүсийнхаа хизээ боломжтой боломжгүй байгаа гэдэг та бүхэн календар дээр харж болж исэн бол гаднаас та бүхэн орж ирж байгаа хүмүүс төр хэрхэн яаж уулзалтыг зохион байгуулж болдог талаар та бүхэндээ харуулъя. Хэрвээ та бүхний имэйл дээр reply with meeting poll гэдэг энэхүү find time-ийн icon байхгүй бол дээд талыг get add-ins гэдэг хэсгээр та бүхэн find time гэж хайх байгаа. Find time гэж хайснараа энэхүү улаан icon та бүхний дэлгэцэн дээр гарч ирнэ. Тэгээд энэ дээрээ install гэдгийг дарах байгаа. Би аль хэзээ өөрөө татаад авсан болохоор энэ дээр added гэж гарч ирж байгаа. Энэхүү зүйлийг суулгасны дараа яг чанх add-ins-ийн хажуудаа find time гэдэг хэсэг орж ирнэ. Энийг яг яадаг талаар та бүхэнд илүү дэлгэрэнгүй харуулъя. Эхлээд хэдүүлээ new emails гэдэг хэсгээр ороод оюутнуудыг хэдүүлээ хамтдаа сонгоод за энэ дээрээ new meetings poll гэдэг хэсгээр хэдүүлээ орно. Хэрвээ ногооноор харагдах юм бол энэ уулзах боломжтой цагуудыг та бүхэнд харуулна. Доошоо ингээ явангууд зарим маань улаан байгаа нь болохоор завгүй, ногоон нь болохоор боломжтой. Тэрнээлийн ягаан нь болохоор tentative буюу одоогоор шийдэггүй байгаа гэдгийг бол та бүхэнд аль алийг нь бол гаргаж ирэх боломжтой. За энэ маань болохоор та аль хэзээний энэ хүнтэй адилхан нэг доментэй байгаа үед бол энэ зүйлийг шууд гаргачих болно. Магадгүй таны урьж байгаа хүн энэ зүйл байхгүй ч гэсэн та энэ зүйлүүдийг сонгоод өдрүүдийг одоо жишээлбэл за 8:30-аас үзье, 10:30-аас болгоё. За болохгүй бол бүр 3-аас гээд өдрүүдэд та бүхэн сонгоод next гэдгийг дарна. Эхлээд өдрүүдэд та бүхэн сайтар шалгаараад add to email гэдээ оруулангууд энэ маань автоматар энэ хүмүүстээр poll буюу санал авахар имэйлээр очино. Тэгээд энэ хүмүүс маань энэчнээ за би энэ үед уулзах чадна гэдэг гаднаас орж ирж байгаа хүмүүс маань саналаа тавиад та хэн олон уулзмаар байгаа боломжтой цаг дээр нь уулзалтаа зохион байгуулах боломжийг find time та бүхэнд олгодог байх нь. Find time-ыг явуулсны дараад нь таны шууд календар дээр hold буюу энэ дээр хүмүүс санал асуулга явж байгаа гэдэг таны календар дээр бол харуулахаар энэ маань бас амар байдаг гэдгийг бас давхар хэлмээр байна. Tips and trick 10 буюу schedule assistant. Ингийн тул та хамгийн дээд талын эхний new appointment гэдэг хэсгээр дараад хэрэв хүн урмаар байгаа бол та invite attendee гэдэг энэ дээрээ хідүүлээ. Нөгөө Alex гэдэг оюутныгаа ураад schedule assistant гэдэг рүү оронгууд хизээ боломжтой гэдгийг танд гаргаад ирнэ. Ингэснээрээ та цагийг хэмнэх боломжтой энэ дундаасаа за магадгүй 1 цагаас бид нар уулзъя гэж та сонгоод send гэж явуулснараа болохоор саяны сонгосон 2 оюутнууд руу шууд таны үүсгэсэн урилга бол шууд очих байгаа. Tips and trick 11 хэрхэн та бүхэн хүмүүс рүү өөрийнхөө өдрийн 7 хоногийн сарын төлөвлөгөөг имэйлээр явуулж болдог талаар та бүхэндээ харуулъя. За ингээд бол мэдээж эхлээ хэдүүлэн хамтдаа шинээр имэйл үүсгэх хэрэгтэй байгаа. За энэхүү багш руу
би өөрийнхөө 7 хоногийнхаа мэдээллүүдийг явуулахдаа daily insert гэдэг хэсэг рүү хэдүүлээ ороод календар гэдээ сонгоно. Хамгийн ихний календар дээр хэрвээ та өөрийн Outlook хувийн болон сургуулийнхыг ашигладаг бол хамгийн дөрөнд өөрийнхөө яг алийг хэрэглэмээр байгаа гэдгийг та бүхэн сонгох хэрэгтэй. Энэ дээр өдрөөрөө 7 хоногоор гэдгийг та бүхэн сонгож болно. Доод талын details гэдэг дээр танд хоёр сонголтыг гаргана. За хамгийн доотлын хэсэг бол full details буюу таны ангидаа юу хийж байгаа, хэн урьсан гэд бүх мэдээллүүд бол гарч ирнэ. Limited details гэдэг нь болохоор ерөнхийдөө бол мэдээллүүдийг өгнө. Availability буюу энэ маань зөвхөн таныг завтай завгүй гэдгийг бол харуулах байгаа. Ихэнх хүмүүс бол энийг сонгодог байгаа. Мөн энэ дээр та бүхэн show time with my working hours only буюу зөвхөн ажилдаг цагаа харуулснараа тухайн хүмүүс таныг ажлаа бус цагт нь уулзалт зохион байгуулахгүй байлгахаар та бас сонгож болно. За энэ бүгдийг сонгосныхаа дараад нь окей гэж дарангууд энгийн байдлаар таны 7 хоногийн мэдээллүүдийг бол хүмүүс рүү явуулахад ингээд цаансанд бэлдээд гаргаад ирдэг байгаа. 12 дахь tips and trick хэрхэн та бүхэн л имэйл явуулсан хүнтэй уулзалт зохион байгуулж болдог талаар та бүхэндээ харуулъя. Эхний хэсэгтэр болохоор бид нар тухайн хүний имэйлийг аваад календар руу оруулаад төлөвлөгөө зохиож болж исэн бол энэ удаа хэдүүлэн хамтдаа Teams руу тэр чигт нь оруулаад уулзалт хэрхэн яаж амархан хийж болдгийг та бүхэнд харуулъя. Заашгүй Teams руу орох шаардлагагүй. Хүнийхээ имэйлийг мэдэж итгэжүүлэх хэрэгтэй. Тэгээд дээд талын respond гэдэг хэсэгтэр хэдүүлэн хамтдаа энэхүү дөрвөлжин ягаанаар зүүн гар тийш нь заасан байгаа суман дээр бол дарж болно. Аль эсвэл Control Alt R гэдэг хэсгийг та бүхэн shortcut-аар ашиглах боломжтой. Энэ зүйл дээр хэдүүлээ дарангууд тухайн хүнд маань ямар сэдвээр над руу ирсэн, хэн рүү явах гэж байгаа, хизээ явах уу гэдгийг та бүхэн нэрээ сонгоод бүх зүйлүүдийг та тохируулсны дараа send гэдгийг дарснараа Teams руу орох шаардлагагүйгээр таны уулзалтыг зохион байгуул, таны цагийг хэмнэх боломжтой. Tips and trick 13 conditional хэсэг байгаа. Дэлгэцийг харах юм бол бүгд цэнхэр байгаа. Магадгүй та ажлаас гадна өөр уулзалт, магадгүй ангиас өөр ямар нэгэн сурагчтайгаа хийх зүйл байгаа. Тэрийг илүү тодор харахыг хүсэх юм бол та бүхэн condition ашиглан календар дээр илүү амар болгож болно. Эхний хэсгээр хэдүүлээ hackathon-ыг аль хэзээ үүсгэсэн. За тэгвэл hackathon гэдэг дээр хэдүүлээ condition үүсгэхэд үзье. Ингийн тулд хэдүүлээ хамтдаа календарынхаа зүүн гар тал дээр маусныхаа баруун гар талыг дараад view settings гэдэг рүү орно. Энэний доороос 3 дахь conditional formatting гэдэг хэсэг рүү ороод add гэд hackathon гэд хэдүүлээ бичиж. Алдаатай халдаагүй нүг гэдгийг та бүхэн сайтар шалгаараа. Учир нь гэх юм бол та ингээ алдаатай бичих юм бол яг тэр алдаатай хэсгээр нь л condition маань яваад байна. Мэдээж энэ дээр өнгөө хэдүүлээ өөрөөр сонгох хэрэгтэй. Ингээд дуусаагүй та conditions гэдэг хэсэг рүү ахаад орох хэрэгтэй байгаа. Энэ дээр ахаад хэдүүлээ үгээ бичнэ. Hackathon гэд хийсний дараад нь доотлын in гэдэг дээр танд 3 сонголт гарч ирнэ. За эхний хэсэг маань болохоор subject буюу email ирэнгүүт байдаг хэсэг те. За хоёр дахь нь буюу энэ дээр болохоор за email-ийн эхний өгсөн нэрчлэлээс гадна дотор байгаа мэдээллүүдээс гаргаж ирэх. Гурав дахь нь болохоор хамгийн хэрэглэгдэж байгаа текстнээс бол гаргаж ирэх гэсэн сонголт байгаа. За эхний ер нь бол subject fields only гэдгийг сонгоцсон байхад календар дээр хангалттай байдаг. За энэ бүгдийг хийснийхаа дараад нь та бүхэн окей гэж дарна. Дараач байгаа юм уу окей гэд. За 3 дахь дээр окей гэснээр болохоор энэ маань бүгдээрээ итгэвчээд дэлгэцэн дээр харж байвал өмнөх нэгийг маань 2 дахь дээр шууд автоматар хийгдчихэж байгаа. Тэгэхээр та дараа сард ч бай, жилийн дараа ч бай hackathon гэдгийг бичсэн үед л энэ маань ногооноор шууд highlight буюу тодроод танд за энэ өдөр зөвхөн hackathonтай холбоотой уулзалт болно шүү гэдгийг та бүхэн оруулж ирж байна. 14 дахь tips and trick буюу уулзалтаа хийж яхад календар дээр энэ бол 30-30 минутаар бол салгагдсан байгаа. Магадгүй энэ маань 15 минут авах хэрэгцээтэй байх юм бол муу адилхан календарынхаа зүүн гар тал дээр маусныхаа баруун гар талыг итгэжүүлээд энэ дундаас та бүхэн сонголтыг хийж болно. За 15 минутын хэдлээ сонгоод энэ маань яг дэлгэцэн дээр шууд ингээд танд харагдахгүй ч гэсэн хэрвээ та календар дээр орох юм бол тухайн цагийг 10-15 минутаар нь хэсэгчлээд бол та бүхэнд бол гаргаад ирнэ. Ингэснээрээ заашгүй 30 минутын уулзалт биш 45 минутын уулзалтыг та бүхэн шууд ингээд итгэжүүлээд 45 минутаар нь төлөвлөгөөгөө гаргаж болно. Аль эсвэл уулзалт зохион байгуулах аль боломжийг нь та бүхэнд олгож идэг. Хамгийн сүүлийн tips and trick 15 хэрхэн та бүхэн маш удаан байгаа уулзалтыг эрт дуусгах боломжтой бидгийг та бүхэнд харуулъя. File гэдэг рүү ороод options гэдэг хэсэг рүү орно. Дээрээсээ 3 дахь календар гэдэг рүү орох байгаа. Календар дээр орсны дараад нь calendar options гэдэг хэсгийн shorten appointments and meetings гэдэг хэсгийг хэдүүлээ хамтдаа сонгоно. End early юм уу? Эсвэл энийг та бүхэн эрт ч эхлүүлэх боломжийг
бас та бүхэнд олгоно. Нэгэнт хэдүүлээ уулзалтыг хурдан дуусгах талаар ярьж байгаа болохоор and early гэдэг сонгоно. 1 цагаас доошоогоо уулзалт байх юм бол 5 минутаар та бүхэн сануулж болно. Моментын дараа уулзалт дуслаа та бүхэн одоо ингээд бүх юмаа ярилцаад дуусгадуу гэсэн сануулгыг бол бүгдээр нь уулзлан байгаа хүмүүс өгнө. Мөн түүнтэй адилхан 1 цагаас илүү урт байгаа мирингсийг 10 минутын өмнө за энэ миринг дуслаа шүү гэдэг бас сануулах боломжийг та бүхэн гаргаж ирж болно. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн Outlook календарыг ашиглах талаар мэдээллийг та бүхэндээ хүргэлээ. Үүнтэй холбоотой асуулт ах юм бол заяа найдан доош текст аль платформ та бүхний өмнө нээлттэй бөгөөд манай YouTube сувгийг subscribe-аар энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй тараагаараа ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.